Эрүүл байна, эм цом байна. Тэгэхээр гадаа зуны халуун өдрүүд үргэлжилж гадаад орчны температур маш их нэмэгдэж байна. Тэгэхээр бид нар эртний ирвээс наран цохиулах, нарших гэж ярьдаг. Би бол багтаа одоо хэд хэдэн удаа наршиж ирсэн. Яагаад гэвэл одоо ийм зулын халуун өдрүүдэд малгайгүй удаан хугацаагаар гадаа тоглосноос болоод шөнө бол ингээ бөөлжиж би маш их эвгүй болж бол наршиж яснаа мэдж байна. Тэгээ аав ээжтэй хэлэхэд бол одоо тухайн үедээ шингэн сайн уулгаж, им өгч, тэгээд сүү өгч тийх байдлаар бол энэ хордлогоос гарч ирсэн гэж тухайн үедээ боддог. Тэгээд тухайн үедээ бол ингээд ээжээс асуухад бол ингээ наран цохиулах гэдэг нь одоо нар ингээ гарч ирээ зогчт юм уу? Яагаад миний би ингээ өвдчихвөө гэдэг тухайн үе бол маш сайн санаж байна. Тэгээд эмч болоод ингээ харахад бол энэ зүйлийг бол ард иргэдтэй зөвөр ойлгуулж яг юу явагддаг, яаж урьдчилан сэргийлдэг талаар та бүхэндээ бяцхан зөвлөгөө өгье. Тэгэхээр нарших буюу наран цохиулах гэдэг нь бол одоо heat shock буюу ингээд биеийн температур нэмэгдэж одоо хордлого болно, мэдрэл, зүрх судас, бусад эргэтэн тогтолцооноос хариу урвал үзүүлэхийг бол хэлдэг. Өөрөөр хэлбэл хүний бие махбод дасан зогсож чадахгүй эмгэгч чинь гэсэн. Тэгэхээр хүний бие бол улаасаа л гадаад орчиндөө дасан зогцож, амьдарч, ажилласаар ирсэн байдаг. Гадаад орчин халуун болсон үед хүний бие ингээд температур нэмэгдүүлэхгүй байхын тулд одоо хөлөрж одоо их хэмжээгээр биеийн дулаанаа гадагшлуулах байдлаар дасан зогцдог гэсэн. Тэгэхээр энэ биеийн температур нэмэгдэн гэдгийг бол та бүхэн сайн мэднэ. Яагаад гэвэл бид халуурах үед те 38 градус хүрсэн байна, 39 градус хүрсэн байна. За 40 градус хүрлээ хүүхд таталт өгөх гэж байна гэс халуун буруулахгүй болохгүй шүү гэдэг. Одоо эцэг их сандарч өрхийн эмч нар сандардаг. Энэ бол их маш аюултай үзэгдэл. Яагаад гэвэл бид нар тоохгүй байж байгаа. Одоо биеийн температур 40-с орчим 40-с дээш болсон нөхцөлд бол одоо дасан зогцох хариу урвал алдагдаж биеийн одоо гомстаз алдагдаж мэдрэл эргэтэн тогтолцооны талаас одоо хит сэрэмтгий болж таталт өгөх, буудлах, ухаан самуурах гэх мэт аюултай үзэгдлүүд болдог. Түүнчлэн нь одоо бөөр зүрх судасны талаас ч хүртэл одоо үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг бол тоохгүй байж болохгүй. Яагаад гэвэл ялангуяа хүүхэд болно одоо ахмад насны хүмүүс одоо архаг өвчтөе хүмүүс бол тоохгүй одоо байж болохгүй байдаг. Тийм учраас одоо ингээд та нар мэдээгээр харахаар баруун Европ улсад, Америк улсад хэд халсны улмаас тэдэн хүн нас барлаа энэ төр гэдэг. Энэ бол одоо хүүхэд юм уу ахмад настай хүмүүс бол ингээд одоо наршиж одоо heat shock буюу дулааны одоо ингээд шокт орсны улмаас гинт одоо таталт өгөх юм уу эсвэл мэдрэлийн тогтолцоо эмгэгших байдлаар шууд нас барах магадaltaй гэсэн. Тийм болохоор энэ зүйлийг бол маш сайн анхаарч явах хэрэгтэй. Арга хэмжээ авч одоо эрүүл хэм маяг уурлаж одоо энэ зүйлээс зайлсхийж явах хэрэгтэй. Ер нь бол бийд явагдаж байгаа одоо зүйлээ ойлгоод авчвал бол одоо хэм маяг уурлахад их амар байдаг. Жишээлбэл гадаад одоо нартай халуун өдрүүдэд бол одоо биеийн хүчний ачаал хийдэг эсвэл хүүхэд ахмад настай хүмүүс наранд удаан хугацаагаар явсан нөхцөлд бол одоо heat shock буюу наран цохиулах эрсдэл үүсдэг. Энэ нь бол одоо гадаад орчинд хитрэх өндөр температуртай байхад одоо хүний бие дасан зогсох чадвараас одоо алдагдаж биеийн температур нэмэгдэхийг бол энэ нарших буюу heat shock буюу наран цохиулах гэж ярьдаг. Тийм учраас бол энэ үед бол их нартай өдрүүдэд тий шууд одоо гадаад хүчин зүйлээс шууд нөлөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Энэ үед одоо биеийн хүчний ачаал гадаа хийхгүй байх, наранд их удаан хугацаагаар алхахгүй байх, аль болох сэрүүн одоо сэрүүхэн газар орчиж явах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр одоо гадуур ажилтаа чухал одоо ажил амжуулах бол малгайгаа нь оргож тий нэмгэн одоо ингэж дулаан алталтыг одоо гадагшлуулах хувцс өмссөн шингэнийг бол маш сайн ухах хэрэгтэй. Яагаад гэвэл бид хүний бие одоо дулаанаа гадагшлуулахын тулд хөлөрч одоо биеийн температураа бууруулдаг механизм бол дийлэнх хувийг авч явдаг гэсэн үг. Тийм учраас одоо шингэн нөхсөн, шингэн уусан нөхцөлд бол хөлөрч биеийн дулаанаа гадагшлуулах учраас энэ зүйл дээр их анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар их одоо ингээ эрсдэл уур амьсгалтай өндөрлөг газартай Монгол хүмүүс маань их амархан хөлрөөд одоо шингэний их амархан алдчихдаг. Тийм учраас одоо цусан дагуулгах шингэний хэмжээ багассан нөхцөлд бол төдийлөн хөлөрч чадахгүй биеийн температураа одоо бууруулахын тулд хөлөрч дулаанаа гадагшлуулж чадахгүй асуудал үүсдэг. Тийм учраас энэ зүйлийг та бүхэн бодож ойлгоод одоо эрүүл хэм маягаа уурлаж энэ гадаа зуны халуун өдрүүдэд бол арга хэмжээ авч чаддаг, биеийн температураа бууруулж чаддаг, наршихгүй байх байдлаар та бүхэн ажил амьдралаа зохицуулахыг бол эмч миний бие урлж байна.
Тэгээд эмчийн зүгээс захиад бол ингээд хүүтэн өдрүүд ч юм уу халуун өдрүүд ч бид нар эрүүл хэм маяг уралсаж гадаад орчинд дасан зохицож урт насалдаг юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ дашрамд бол миний одоо ингээ гаргадаг эрүүл хэм маяг ном маань 2 дахь хэвлэл гарсан байгаа. Энэ дээр бас тодорхой бүлгүүд шилжигдэж орч гэсэн байгаа. Тэгээд та нар энэ номын дэлгүүрээс миний номыг авч унших бүрэн боломжтой. Хэрвээ 4-өөс дээш ирэхээр авахаар бол одоо эмчтэй утсаар залгаа хэлчих болно. Би бол одоо үнэгүй байдлаар ямар нэг арга ашиглаад захиалгыг хүргэх болно гэж та бүхэндээ зэгч байна. Тэгээд Монгол хүн 80 их наслын Монгол бүр тэтгэврт гарч их орондоо аз жаргалтай урт удаан сайхан амьдрыг хэмээн энэ удаагийн зөвлөгөөгөө төгсгөж байна.